Өргөн олон түмнэн урин найрлалаа. Өнөр өтгөн үрсэн залан цайллаа. Өндөр дээд өг дээдээсэн баясхан хурайллаа. Өөдлөх төрийн хүндлэлийг дээдлэн мэлаалаа. Аав ээжийн маань төрийн хүндлэл хос алтан гац зодонгийн найр 3 тусмандаа 2 өдөр дээр дэлгэр сайхан боллоо. 2 гурлийн маань найранд ахын дүүс нутгийн зан олон ань камт олон найз нөхд маань хүрэлцэн ирж хадаг явгаан дэлгэн эрүүл инх сарал сайхан байж урт настахын эрүүл бэлэг хайрлаж дууч хуурдан дууч хөөрч чин сэтгэлэн дэлгэн гэр дүүрэн халуун яриа өрнүүлж найрлсан бүх хүнд талархаж байна. Манай ээж аав 11 хүүхэдтэй ачцээ хүргэн гэр нийлээд 60 орчим болж байгаа юм өнөр өтгөн бүлээ. Аав маань ихэс гуруулаа, ээж маань ихэс 8 улаан. Гэхдээ манай ээж багтаа айл дургуулсан жүгдэр гэж хүний өргөмөл охин. Ээжиг маань өргөж авсан айл 7 хүүхэд өргөж авч өсгсөн гэдэг юм лээ. Хамгийн том их чигээ хүндэлж төрсөн дүүнэр нь болон өргөмөл дүүнэр нь бас хүрэлцэн ирж мэдтгэл үзүүлж хамтдаа сайхан найрлалаа. За төрийн 3 хос одонгийн найр гэхээр зарим нь гайхаж байж магадгүй. Аав маань 2015 онд алтан гац зодонгоор шагнуулсан байсан. Тэгээд 3 нутаг маань одоо олон жил дараалан гандуу утар нүүдэлтэй байсан учраас бас одонгийн нулаах боломж гараагүй. Энэ жил их сайхан үн зам болж нутгийн цан олноороо инхүү сайхан тэмдэглэлээ. Тэгээд нутгийн цан олондоо болон ахын дүүстэй хүрэлцэн ирсэн, оролцсон, дэмжсэн алс олгоос сэтгэлийн илгээмж бэлэг ирүүлсэн ахын дүүстэй бүгдэнд нь талархаж байна. Найр болохын урд өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 11-ний өглөө өсвөрийн сурын харвааны тэмцээнийг сумын сурын холбоотой хамтран зохион байгуулсан. Өдөр нь сумын үндэсний бүхэн холбоотой хамтарч өсвөрийн 32 бүхэн барилдаан зохион байгуулж шилдэг тэргүүний өсвөрийн сур харваач бүх барилдсан ийм хүүхдүүдтэй өргөмжлөл мөнгөний шагнал медаль гардуулж оролцсон бүх хүүхдүүдтэй гарын бэлэг гардуулж 2 гурлынхаа ашгийг түгээж бүтэн өдрийн турш маш сайхан үйл ажиллагаа болсон. Одоо үгээр дамжуулж өв соёлоо түгээсэн, өргөмжлүүлсэн, сурталчилсан гэдэг их сайхан арга хэмжээ боллоо. Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдтэй аав ээжийн минь нэмтээ алдар хүндэд хүрч нутгийн зонголноо баясгаарэ гэж өргөвөө. За мөн оройн сумынхаа нийт иргэдийн дунд аав ээжийнхаа нэрэмжит азтантай нийтийн бүжгийг сумын соёлын төвтэй хамтран зохион байгуулж олон сайхан азтан тодруулж